За энэхүү бичлэгний ард болохоор хаяа тэгээд өндөр амжилт тэгээд гарчнаас арчилна. Би өндөр тэгээд фейсбүүк хийх эхэлв. За тэгээд бичлэгтэй хамтаж миний царай мат царайг хамтаа харцгаая.いや、その必要はない。なんだよ、任せろって言ったのはお前だろ。だけど、でもおい、動くなよ。そんなこと言ってもза энэхүү бичлэгний ард За тэгээд ерөөхдөө энэхүү бичлэгний ард ерөөхдөө нэг иймэрхүү номон төдөх сувгийн ард нэг иймэрхүү залуу сууд юм байна. За тэгээд харж авсан байлгүй болоо. Окей, за тогсон дагаас. За тэгээд өөрийнхөө талаар нэг товч танилцуулга гэвэл намайг сүлд од өгдөг. Би 12 настай. 7 дугаар анги удахгүй 8 дугаар анги орчноо тэнцэж. Удахгүй 13 хүрнэ. За яг одоо хаана гам бэ гэж бодоод би орхон суманд байна. Яагаад орхон суманд вэ гэвэл нөгөө цагаан сар болж байгаагээ би ирэхэд арай цагаан сарын vibe орж өдөө хөдөө ирэхэд хий гэж бодоод хөдөө жоохон vibe оруулж ирээд би ирэхэд хөдөө ирсэн байгаа. Тэгээд ерөөдөө би тэгтээ хөдөө амьдардаг шүү. За ерөөдөө зүгээр энэ хөдөө vibe-нд орохын тулд би зүгээр хөдөө ирсэн байна. Тэгээд ерөөдөө би хоттой амьдардаг шүү. Тийм учраас би хөдөө мөдөө амьдардаг хүн биш, зүгээр vibe-нд тааруулах гэж ирсэн. За тэгээд намайг харж ирсэн болов нэ. За тэгээд юм тааж би хэдэн сайхан байгаль харуултаа тэгээд ерөөдөө бичлэгээ дуусгая. За тэгээд лайк болон subscribe дарсан гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл намайг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.